За нэгдүгээр хичээлээ бид эхлэе. За Библи үндсэндээ гэдэг энэхүү хичээлийг доктор Джон Фрайман бол үүсгэн байгуулсан. За миний би 2004 онд энэ сургалтыг доктор Джон Фрайманы доор сураад Монголд 2007 оноос өнөөдөр хүртэл 1000 гаруй хүмүүст одоо хувьчлан танхимаар заасан байдаг. За энэхүү хичээлийнхаа одоо үндсэн хэсэг рүү орё. Нэгдүгээр хэсэг дээр байгаа. За Библийг дотроо зургалахгүй гэсэн хэсэг байгаа. Библийн файл гэсэн ойлголтыг бид энэ хичээлээр үзнэ. За файл гэхлээр ерөнхийдөө бид юу гэдэг штэ. Дээр үед бол социын үед бол диалог гэдэг хавц байсан. Одоо бол янз бүрийн бичиг баримттай хадгалдаг, янз янзын одоо хэлбэр дүрстэй, янз янзын агуулгатай иймэрхүү материалууд байдаг. Тэгээд яг түүнтэй адилхан бид оюун бодол дотроо Библийн файл гэсэн ойлголтыг одоо бий болгох юм байна. За энэ дэлхийд байгаа бүх одоо христч одоо суур номдол, онол, теолог, итгэлийн христч систем, Библиэл дээр суурилсан янз бүрийн номууд, бүхий л Библийн сургуулийн номын сан, бүхий л нийтийн номын сан, бүхий л хувийн номын сан, бүхий л ихтэй сургуулиудын номын сан. За дэлхийд ирэх бүхий л улс орнуудын одоо ном, баг бүхэл дээр орчуулагдсан бүхий л ном бүгдээрээ бүхий л одоо бодлын их сурвалжныг хаанаас бий болсон бэ гэсэн ийм асуултыг асууж байна. За энэ асуултыг бид хаанаас олох вэ гэж. За итгэгч бидний хувьд бол бидний итгэлийн тулгуур баримт болсон одоо энэ Библийг бид харах юм бол доктор Хенри де Мирс гэдэг хүн бол Библи юуны тухай өгүүлдэг гэдэг номон дээрээ маш тодорхой хэлсэн. За хүмүүсийн Библийн мэдлэг совдон зүйлтний хэлхээ мэд байх ёстой атал ихэнх одоо Библи уншигчдын бодол хэлхэн тасарсан совдон одоо зүйлт шиг одоо Библийн түүхүүд нэмэх зэгцгүй ард урдаа орсон төөрөлдсөн ийм байдалтай байдаг. Одоо бид яг зураг дээр харж байна тийм ээ, совдон зүйлт хоорондоо утсаар холбоотой байдагтай адилхан Библиэл дээр гарч байгаа маш олон янзын одоо олон янзын түүхүүд, олон янзын хүмүүсийн амьдрал энэ бүгдээрээ хоорондоо холбоотой байдаг. Тэгэхээр энэ бидний Библи уншиж явах үед Библийн 66 номын бүхий л хуудсан дээр өгүүлж байгаа түүхүүд маань хоорондоо үл үзэгдэх тийм ээ одоо түүхэн утсан холбоогоор бол холбоотой байдаг. За Библийн гүний хэмжээ, Библийн өнгө аяс түүний утга, ариун сүнсний тодорхой удирдамж, за Бурхны авралын төлөвлөгөө, тийм ээ, эртний Авраам, эртний Израиль бидэнтэй ямар холбоотой болох, за эзэн Христийн айлчлал, одоо чуулганы мэндэлсэн түүх гэх мэтлэнгээр маш олон одоо асуултуудыг бид асуудаг. За мөн жил болгон Библийн одоо янз бүрийн одоо хувилбар орчуулгууд болвол бий болдог. За тэгэхээр Библи бол өөрөө асар том эвлүүлэг байгаа. Мянган нарийн үчиг байгаа, 100 хүний амьдрал байгаа, 750,000 гаруй үг байгаа, 1200 гаруй бүлэг байгаа, 31,000 гаруй ишлэл байгаа. Тоошгүй болон хувилбар орчуулгууд Библиэлд байдаг. За ингээд ийм байдал бид одоо номуудыг судлах хэрэгтэй болно. Номонд гарч байгаа хүмүүсийн амьдралыг судлах хэрэгтэй болно. Янз бүрийн огноог цээжлэн, за хэн юу гэж хэлв, яагаад, тийм ээ, хэн яасан гинэ гэх мэтлэнгээр бид маш олон зүйлийг асуухтаа ер нь энэ хинт хамаатай юм бэ гэсэн асуултанд тулгархтаа хинээс тусламж авдаггүй гэхээр бид пастраасаа энэ зүйлийг асуудаг. Пастор минь та энэ учрыг бидэнд олж өгөөч. Энэ Библийн ишлэлийг ямар утгатай юм бэ? Энд яг юуны тухай гараад байгаа юм бэ гэдэг олон асуултуудыг бид асуудаг. Тэгээд ер нь болвол пастор нь ч гэсэн заримдаа мэдэхгүй байх үед ер нь энэ хинт хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирдэг. За Мейлис Стэнфорд гэдэг хүн сүнслэг өсөлтийн зарчмууд гэдэг номон дээрээ бидний итгэл баримт дээр тулгуурлахаас нааш тэр нь ердөөл, таамаглал, мухар сүсэг болон өөртөө итгэх итгэл болж хувирна гэдэл бол тодорхойлсон байна. Тэгэхээр бид үнэхээр Библийн баримтан дээр бидний итгэл тулгуурлах юм бол бид зөвхөн одоо мэдлэгийн хамгийн болох хэлбэр болох тийм ээ, мухар сүсэг тийм ээ, таамаглал, өөртөө итгэх итгэл дээр бол одоо болж хувирдаг юм аа гэж бол хэлсэн. За энэ хичээлийн үндсэн санаа бол Альберт Моклерийн тодорхойлсноор бидний итгэл мэддгээс мань илүү гарахгүй бөгөөд бид итгэлээсээ илүү гарч амьдрдаггүй гэсэн энэ тодорхойлолтод бол багтана. Өөрөөр хэлбэл бид хэдий их Бурхны үгийг мэднэ, хэдий их бид Бурхныг таньж мэднэ, төдий хэмжээгээр бидний итгэл өснө. Хэдий хэмжээгээр бидний итгэл өснө, төдий хэмжээгээр бидний мэдлэг давхар одоо өсөх ёстой гэсэн ийм одоо томьёол бол гарч ирж байгаа.
За Библи үндсэндээ гэдэг энэ үйлчлэлийг одоо үүсгэн байгуулагчийн тухай би түрүүн дурдсан. Энэ бол доктор Джон Фрайман гэж байгаа. За энэ сэтгэлгээний шинэ арга замыг бид Библи үндсэндээ гэдэг одоо хичээлээс сурна. За бид бодол дотроо баримжаатай одоо мэдлэгийг олж авна. Хэрэгцээд туслах материал ба түүнийг одоо бусад заах юм боломжтой ийм зүйлийг сурна. За энэ видеон дээр одоо гарч байгаа B7CE гэдэг энэ багш бол самбар дээр бичсэн байна. За энэ B7CE гэдэг зүйл бол бидний Библийн файл байх юм. За Библийн файл гэхлээр одоо бид офис ажилладаг хүмүүсийг харах юм бол файлын кабинет гэж байдаг тийм ээ. Он сараар нь одоо үсгийн дараалалаар нь тухайн одоо хүнийг олоход бол амархан одоо байдлаар бол зохицуулдаг. За энэ хүн бол Библийн файлаа цуглаан руугаа авч ороод одоо хажуудаа тавьж байгаа. Гэхдээ үнэндээ бол бид хажуудаа тавьдаггүй. Үнэндээ бид оюун ухаан дотроо энэ хүү Библийн файл гэдэг зүйлийг суулгадаг. За Библийн файл гэдэг зүйлийг бид оюун ухаандаа суулгахад одоо шүүгээ нээхэд бид иймэрхүү замбраагүй байж болохгүй. Яагаад гэвэл бидний бүх мэдлэг цэгцтэй байх ёстой. За ингээд эмх сэгцүү мэдээллийн дундаас бид бол дутуу мэдээлэл бас байх боломжтой. Тийм учраас бид оюун ухаандаа Библийн файл гэдэг зүйлийг бий болгохдоо бид хаанаас эхлэх вэ гэхээр 7 гэсэн энэ тооноос эхэлнэ. За түрүүн би B7CE гэж хэлсэн. За үндсэндээ бид 10 төрлийн файлыг бид бий болгох ёстой. За B7CE. За энэ Библийн файл одоо бидний одоо уншиж байгаа хуучин гэрээ, шинэ гэрээ бүгдээрээ энэ үсгэнд бол энэ кодод одоо багтсан гэхийг та итгэж байна уу? За хэрвээ та итгэхгүй байвал энэ хичээлийн төгсгөл тийм ээ энэ сургалтын төгсгөлд та үнэхээр B7CE муу юм байна гэдэг зүйлдээ санал нийл. За түрүүн би 7-гийн тооноос эхлэх тухай ярьж байсан. За 7-гоо бид 4 нэмэх нь 3 гэсэн томьёоллоор задлана. Тэгэхээр бидний B7CE маань B43CE болно гэсэн. B43CE болно гэсэн. За энэ дээр B гэдэг маань юуны тухай ярьж байгаа нүглэр бүтээлийн тухай ярьж байгаа. За 4 гэдэг нь 4 хүний тухай бид ярина. 3 гэдэг нь 3 нийгмийн тухай ярина. C гэдэг нь чимээгүй буюу хуучин гэрээ, шинэ гэрээний хооронд чимээгүй байсан 400 жилийн тухай ярина. За E гэдэг нь Есүс Христ. За ингээд бид B43CE гэдэг зүйлээ үзчихлээ. B бол бүтээл, 4 хүмүүс. За Авраам, Йосеф, Мосе, Йошуа гэсэн энэ 4 чухал хүнийг бид хуучин гэрээнээс үзэхэд хуучин гэрээний баг олон номыг бол бид энэ 4 хүнээр бол багцаалан ойлгож бол тогтоох боломжтой гэсэн. За бүтээл Авраам, Йосеф, Мосе, Йошуа. За ингээд 3 нийгэм гэж бол хэлсэн байгаа. За 3 нийгэм болвол эхнийх нь анарх гэдэг нийгэм байгаа. Анарх гэдэг маань төр засаг нь одоо засаггүй хүн болгон нүднийхээ одоо нүдэндээ таалагдсан гэсэн зүйлээ дураараа хийдэг ийм нийгэм байгаа. За хаанчлал гэдэг хоёр дахь нийгэм байгаа. Израилийн анхны хаан бол Саул, дараад нь Давид, Соломон гэдэг ийм 3 том хаан байсан. За колончлал гэдэг зүйлийг бид өмнөд Юда одоо Бабилонд олцлогдсон тэр үеийг бол хамруулж ойлгож байгаа. Анарх, хаанчлал, колончлал. За ингээд бүтээл Авраам, Йосеф, Мосе, Йошуа, анарх, хаанчлал, колончлал гэд бидний нөгөө B43 гэдэг маань ингэж задарч байгаа. За бид B7CE гэж хэлсэн. 7 маань 4 гэж задраад B43CE гэж кодо бол задлсан байна. За B43CE гэдэг маань бүтээл, 4 хүн, 3 нийгэм, чимээгүй Есүс Христ гэж. За бид чимээгүй Есүс Христ гэд энэ одоо томьёоллыг нэмэхэд одоо бидний одоо оюун бодол дотроо бий болгосон, оюун дотроо бий болгосон тэр файлын кабинет гэж ярьсан. Тэр зүйл маань одоо бидний дотор бий болж байгаа юм аа. Тэгэхээр энэ 10 одоо энэ файл болох бүтээл Авраам, Йосеф, Мосе, Йошуа, анарх, хаанчлал, колончлал, чимээгүй Есүс Христ. За бүгдээ нэг давтж хэлье. Бүтээл Авраам, Йосеф, Мосе,
Йошуа, Анарх, хаанчлал, колончлол, чимээгүй Есүс Христ. За бүгдээрээ харахгүй чимээгүй хэлье. Бүтээл, Авраам, Йосеф, Мосе, Йошуа, Анарх, хаанчлал, колончлол, чимээгүй Есүс Христ. За дөрвөн үний ахад хараадах. Авраам, Йосеф, Мосе, Йошуа. За Авраам бол Израильчүүдийн эцэг байгаа. Бидний итгэлийн эцэг байгаа. За Йосеф бол Египтэд очсон, Мосе бол Египтээс гаргасан, Йошуа бол Канаан нутагт аваачсан. За ингээр энэ дөрвөн хүн бол Израилийн түүхэнд маш том үүрэг гүйцэтгэдэг. За тэгэхээр бүтээл гэдэг бол Эхлэл номын 1-р бүлгээс 11-р бүлгийг хүртэл хамарсан тэр хэсгийг бол хэлж байгаа. Эхлэл 12-р бүлэг дээр Авраам гарч ирж байгаа. Тэгээд Йосеф, Мосе, Йошуа гэдэг энэ дөрвөн хүн явж байгаа. За бүгдээрээ дахиад хэлье. Бүтээл, Авраам, Йосеф, Мосе, Йошуа, Анарх, хаанчлал, колончлол, чимээгүй Есүс Христ. Ахаад бүтээл, Авраам, Йосеф, Мосе, Йошуа, Анарх, хаанчлал, колончлол, чимээгүй Есүс Христ. За энэ 10 файлыг бид оюун бодол дотор бий болгосноор Библийн хуучин гэрээний шинэ гэрээг бид дотроо баримжаад агаар зургалж байгаа. Ийм хэсэг гарч ирж байгаа. Бүтээл маань эхэлж явж байгаа. Дараад нь 4 хүн гарч ирж байгаа. Дараад нь 3 нийгэм ингээд чимээгүй Есүс Христээр шинэ гэрээ бодвол эхэлж байгаа. За энэ зүйлийг бид дээр үеийн компьютер дээр өгдөр үзье. Windows XP гэдэг дээр үед байсан. Библийн файлыг нийлээ. Файлаа нэнгуул, фолдер нэнгуул, фолдер дотор маань 10 файл байгаа. Бүтээл, Авраам, Йосеф, Мосе, Йошуа, Анарх, хаанчлал, колончлол, чимээгүй Есүс Христ. За ингээд компьютераар зурлах юм бол ийм файлуудыг дотроо бий болгох нэ. За Б 4 хүн, 3 нийгэм, чимээгүй Есүс Христ. Тэгэхээр Б7ЧЕ маань Б43ЧЕ гэж ингэж задрахтаа бидэнд бол Библийн ерөнхий томыг бол үзүүлж байна. За ингээд бид Библийн файлтаа боллоо. За энэ файл бол бидний суурь болно. За энэ файл биднийг тодорхой чиглэл өгнө. За бид энэ файлууд биднийг хоорондоо энэ зүйл маань ямар уялдаатай холбоотой бэ гэдэг зүйлийг эхэлсэн байна. За Библи үндсэндээ санах ёстой эхний хичээл бол Библийн файл гэсэн хичээл байна. Ингээд дараагийн 2 дугаар хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.